X дээр хийж байна. Тэгээд энэ өдөртөө хийх яг энэ option trade дээр өдөртөө хийх сонирхол нэг даблдах хэрэгтэй. Даблаас илүү явчих юм яваад энэ буцаагаад алдлаа гэхэд өдөртөө дабл хийсэн бол тэр хүрээд зогсон гэсэн ярилж байгаа.
оролдож чаддаг шинжилж чаддаг зэрэг яаж тавьмаар гэж байна. Ойлгох гоё ярилцвал хөгжмөө жоохон багасгахгүй бол. За би хөвчээрээ хөгжмөө сонсож байгаа учраас юу яач. Энэ бичлэгэн дээр орж байгаа хөгжмийг багасгаад миний хөвчэн дээр бол ямар ч нөлөө гарахгүй учраас би өөрөө хөгжмөө сонсоод микрофон хотог чангалчээ. За одоо энэ ингээд 2 дахь 5 минутаас орно. Энэ 5 минут дээр бол оролт хийхгүй чиглэлээ доошоо гэж харж байгаа учраас сэл чиглэлийн ярилцааг хийн. За харах нөхцлүүд бол энэ ийшээгээ ханш ирэх юм бол худлаа сэл чиглэлийн ярилцаа маань бай чиглэл рүү болж хувирах боломжтой. За тэгээд энэ чинээс энэ зоноос нэг оролт хийн. Хаавтлахлаар 1601 хүртэл сэл чиглэлийн ярилцааг барьж явна. За энэ 5 минутыг өнгөрөөн дуусгана. Энэ 5 минут дээр бол ямар ч оролт байхгүй. Дараагийн 5 минут яаж тогтохоос шалтгаалаад оролт хийн. За ерөнхийдөө энэ чинээс дээшээ бол бай чиглэл харна. Энээс дээшээ сэтэрсэн тохиолдолд бай чиглэл харна. Энэ чинээс сэл чиглэл энэ доод ханш хүртэл гарчаа сургууль төгснө гэдэг ер нь их төвгийн идэт юм биш. Энийг яриад жоон жижигсэрчээ. Энийг тэгвэл юу бас харагдахгүй байх шиг. Яг болчихно. За яг ингэвч яг ижлэгэн хоёр хооч чаддгүй энэ OBS дээр яаж ижлэгэн хоёр байдгийг галбир нь өөрчлөгдөж болохгүй. 4 хуваагдах юм. Scale хамаагүй байна. За одоохонд ингэсэл явахаас юугаа дэлгэцээ айгуу сайн бэлдээгүй болохоор энэ дээр айгуу сонирн байгаад байна.
нэг ижил хэмжээгээр дээшээ доошоо цэргэнгээд хойчвол юу яач тийм үү? Энэ дэлгэц гол нь хэр харагдаж байгаа бол за давхар би энэ хажуу талтаас 1 минутын дэлгэцийг харж байгаа. За энэ маань гэж энэ 5 минут дуусаад дараагийн 5 хайчихна. За энэ 2 дахь 5 минут эхэлсэн. Биш 2 дахь шүү. Сая 5 минут болсон. Одоо миний оролт байх боломжтой 5 минут эхэлсэн. Энэ дээр ихний 2 минутыг харна. Яаж явах нь вэ? За тэгээд энэ гэсэн юм чинь 3 энэ 10 энэ дээр чинь 3 доллар 20 центээр явна. За 3 доллар 20 цент маань хэрвээ зөв чиглэл рүү захиалга хийсэн авсан тохиолдолд 6 доллар болж явна. За ихний 1 минут. За энийг 4 минутаар сэлтжээ. За 2 минут 20 секунд 19 секунд үлдсэн байна. Энэ 5 минут хэрвээ доошогоо уналттай улаан хаагдах юм бол дараагийн 5 дээр эхний дахиад нэг 2 минут ч юм уу харж агаад дахиад сэлтэн. Эцсийн 5 минутыг дуусгахад сын төгшөртэй аюу. Айтайт. Бас яг нэг copyright-гүй тавихгүй бол энэ дээрээс YouTube цаанаас хориглоод идэм билээ. За энийг сонирхъя. За
Азийн багт болох байх. За ерөнхийдөө 32 секунд үлдсэн байна. $6.25 авах хэрэгтэй. Тэрнээс $6.16 нь авцсан байна. Одоо ч хаачиж болохоор л байна. За хаачаа. За Winter. За тэгэхээр одоо $6.17-ээр явна. Минут шилжингүүтлээ шууд явах гэж байна уу? Эсвэл яг гэж ажиглая. За 1 минутын чартыг бас давхар ажиглаад 1 минутаар эхний 2 минут 5 минутын доторх эхний 2 минут маань. За энэ 5 минутын эхний минутын гэж байгаа учраас 4 минутаар дахиад энэ минутыг дуусгах мөчөд сэлдэж болно. За энэ минутаа дуусгая. Хэр эрчтэй байх нь. За 4 минутаар дахиад сэлдлээ. $6.17-ээр хэрвээ Winter арилж болсон тохиолдолд $12 авна гэсэн үг. Хаанаас орсон байна? Энэ дээрээс орсон. За дараагийн 1 минут ингэсэн. За хүлээнэ. Хэрвээ энийг юу яах юм бол алдах юм бол хүлээн. За саяны 1 минут бол нэлээд хүчтэй орж ирж байна дэшгээ. Энэ 5 минут өсөлттэй дуусгах шинжтэй бол авчлаа. Тийм бол дараагийн 5 минут ер нь бол дагуулсан дээр
хүчмүүтэй ногоонлаа үсэд байна. За Winted ослаа. Тэгэхээр энэ fake out одоо энэ хэсэг дээр энэ маань өөрөө нэлээд зөв байдалтай байгаа fake out-лсан хэсэг болчлаа. Тэгэхээр энэний дараагийн 5 минутыг дахиж хүлээн. Энэ 5 минут маань улаах юм бол энэ чиглэл маань явна. Ногоорох юм бол энийг сэтэртэл хүлээн гэсэн үг. Одоо энэ 5 минутыг бол хүлээн. За дараагийнх нь $2.5 орно. Одоо үсэж байгаа 5 минутын лаг хүлээн гэсэн үг. Сэтрэх нүггүй юу? Миний хоолой нэлээ айж ухаан сонсогдоод энэ айж ухаан би жоох айж ухаан яриад байж магадгүй шүү. За эхний шинэ 5 минут эхний 2 минут өсөлттэй гарч байгаа учраас энэ доороос ирж байгаа харна энэ дээр шилжүүлсэн энэ дээр ерөнхийдөө юу яах юм бэ наа? Энэ зоныг хүлээн. Энэ бол одоо хүчин төгөлдөр буссан онолоо явсан. Тэгэхээр энэ зоноос энэ хэмжээ явах нь энийг сэтрэх юм бол бай талаа харчна. Одоохондоо энэ шинэ жижиг цагийн шинэ шилжүүлэгч орж ирж байна. Тийм байх боломжтой. Энийг гэхдээ энэ 5 минутын лаг хаалгая. За энэ хэсэг маань энийг доошоо шилжүүлсэн байж болно гэж үзсэн боловч энэ хэсгээр юу яаж байна? Шилжүүлэгч биш. Юу нэг шилжүүлж чадаагүй учраас энэ буцаж дээшээ үзэж ийн гэдэг чинь энэ дээр ийм нийлэхүйдээ ойлгомжгүй загвар үүсч байх боломжтой байна. Тэгэхээр энэ хэсэг дээр sell
Энэ зоныг дэш эвдэх юм бол баяа харчин. Энэ зоноос доош бол данс хэл харж явна. Бана. Бана. Оу. Тийм байна. Хартны чи юм хийж шин. Тэ. Оу. За яжраа хартны юу яагаад байж байгаарэ. Хартны мик хаагаад.
За энэ 5 минутын лаа ямар гоё явж байна. За нэг бүдүүн баргаар тооцоод үзвэл за энэ хэсгийг байж болно гэвэл за нэг иймэрхүү. За ямар ч хэсэг энэ лаг хаагттал нь хүлээнэ. Аба. 2 минуттай. За энэ 5 минутын лаа одоо 30 секундын дараа дуусна. Тэгэхээр яаж явах вэ? Харъя. За шин 5 минут эхлээ шууд доошоогоо утас хийж байна. Тийм учраас энэ сэлд гэд аюултайлаа. За ер нь 4 минутаар бай талдаа харчвал боломж юм шиг. 31 дээшгээ дутуугаа гүцэх гэж баг шиг байна. Оба. За сая $2.5 4 минутын бай хийсэн. Payout нь $4.
За минут үлдсэн. Оролтын цэгээс доор байгаад байна. За энэ минутанда багтаад дээшээгээ гарч амжихна. Энэ 5 минутын лайр нь улаан дуусч магадгүй болоо явчлаа шүү. Хэрвээ энэ улаан дуусах юм бол дараагийнх улаан гэж үзээд харна. Let's go. Энэ ер нь улаан талдаа дуусглаа болоо явчлаа. За тийм байж улаан лав ээж. За нэг лостай 3 4 5 оролтын 4 win нэг лос. За энэ дээр улааж болохоор шинжтэй болчлоо. Тэгтээ энэ дээр бол оролтгүй. Энэ лааны арын лаанаас орно. За энэ дээр 10-аар дараагийн энэ лаг дуусгаад тэрний дараагийн 5 минутын лаг үзнэ. Сүүлийн энэ ловыг эвдэж байгаа учраас энэ хэмжээ маань өөрөө хэмжээнээс ер нь явах боломжтой гэж үзвэл энэ бол угаасаа энэчээс авсан хэмжээ байгаа. За энэ дараагийн 5 минутыг эхлэхэд нь шууд орчиж болно. 5 минутаар орчээ. За энэ 5 минут аваа хүчтэй лаар байна. Тэгэхээр
Одоо минутын дараагийн 5 минутын ланаас сэл барьж орно. За дараагийн 5 минут. Хизээ эхэлж юу вэ? Эхлээд 20 секунд болсон шүү дээ. Сая анзаарсангүй шүү. Их нарийн орох хэрэгтэй байсан. За энэ 5 минутыг дуслаарчна. Энэ 5 минут хэр эрчтэй байх нь. Энэ их эрт султай 5 минут шүү. Одоо хэдэн минут байна? Минут гаралт байгаа юм шүү дээ.
За энэ лаа маань улаагаад ороод ирчвэл их хайтаахан болох гээд байна. Өмнөх ерөнхийдөө минор шалан дээр орчиж байгаа учраас төдийлөн гоё эрчтэй явж болж чадахгүй байх шүү байна. За төгсгөл дээр энэ би чинь хэд секунд хоцроо орчлоо? 15 секунд хоцроод орсон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хач дөө. За хачсан сая хэдийг хөстэй байсан бэ? За ямарч нэг 10-ыг өгөөд $9.25 нэмэгтэй гарсан. Төрөний алдсан $2.5 нөгчгсөн байж байна. За одоо ингээд ерөнхийдөө хооштой яаж явах нь вэ гэхэлэр энэ хэмжээгээр ер нь явахаар болчих шиг боллоо. Энэ доошоо энэ 16.01 хүртэл явах боломжтой болчих шиг боллоо. Тэгэхээр энэ 5 минутыг дахиад 4 минутаар одоо чинь 43 гэдэг чинь энэ 79 гэдэг чинь $4.25-ээр сэл шалгая. 4 минутанд 4 минутаар сэл шалгана. Одоо энэ өмнөх энэ шалыг эвдчих юм бол энэ удаагийн 5 минут дахиад улаан гоё гарах боломжтой болно гэсэн үг. $2 нэмэгтэй явж байгаа. Тэгэхээр энийг бол нэг хол харалтгүй маягтай байж болохоор юм байна. Ер нь бол лааны эхлэлдээ үндсэн хөдөлгөөнийг хийнэ гэдэг лааны одоо хугацааны хувьд лаа эхлэлдээ чи явах ёстой чиглэлийнхаа явна гэж харж байгаа чиглэл рүүгээ хүчтэй хөдөлгөөн хийх юм бол лаа төгсгөлдөө буцаж татах боломж маш их байдаг учраас энэ чинь одоо 3 дахь минут нь явж байгаа. Тэгэхээр энэ минутыг дуусаад ер нь багаштай чамаагүй хаачих хэрэгтэй. 30 секунд. Татах магадлал айгүй өндөртэй ийм лаа. Яг нөгөө нэг бусад энэ YouTube дээр байдаг option trade-руудыг ингээ харахад айгүй айхтар өндөр үеинтэй хийд юм бэлээ. $50-ыг $1000 болгосон гээл тэр дэхт нэлээд өндөр эрсдэлтэй. Энд би нөгөө хуулийн сургалт төгсөж байгаа учраас манай тойм лекц бас яг давхцаж ороод байна. Тэгэхээр би ерөнхийдөө энэ захиалгыг дуусгачаад лекц рүү орохгүй бас болохоор болчихжээ. Ирц аваад байгаа юм байна. За энэ төгсгөлдөө жоохон татаж орж ирж байна.
За одоо 50 эдэн секунд дутуу. Нэг секунд дутуу байна. За энийг хаачаад өнөөдрийнхөө энэ option trade-ийнхаа бичлэгээ дуусгачнаа. Хичээлд орно. За энийг нэг нэмэгтэй хаачвал за $8.30 авах хэвээр. Тэрнээс $7.61-тэй явж байна. 15 12 11 За болсон. Энэ ла төгсгөлдөө ер нь аюу их татж байгааз. Эхлэлдээ явцсан ла төгсгөлдөө татчаад ид. За ямар ч байсан юу яа нэг талаад үзээд өнөөдөр ер нь бичлэг эхлээд чинь би $50 байлоо. За тэгээд нийтдээ хэдэн оролт хийсэн? 1 2 3 4 5 6 7 оролт хийснээс 6 зөв, 1 лостой. Тэгээд лостой оролт нь хамгийн бага дотор орсоогүй байна. Ер нь бол бага дотор орсон лостой арилж ээжээ. За ингээд өдөр-өдөртөө ингээд багаар ингээ явна. Option trade хийхэд хүмүүс нөгөө нэг бум хийсэн трейд хийх гэдэг. Тэр бол ер нь дими. Яг л ингээ MM барьсан арилжаа хийвэл маш сайн. За тэгээ чиглэл маань яг явж байна. Дараагийн 5 минут зуунсан хийвээрээ. Ямар ч хэлсэн энэ хэмжээс рүү бол явна гэж харж байна. За баярлалаа.